7 дугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн хуучин удирдлагууд болох Амар болд, Батсүх, Зоригт, Ганбаатар нарын шүүх хурал цагдан хориг 461-р ангид болох байсан ч 5 дахь удаага дахин хойшлолоо. Учир нь өнөөдрийн шүүх хурал шүүх бүрэлдэхүүн болоод нэг ч өмгөөлөгч хэлсэнгүй. Мөн хуралд шүүхийн захирамжаар өмгөөлөгчдийн холбооноос томилсон өмгөөлөгчд болох Батхуйг, Даваа сүрэн зэрэг нэр бүхий 4 хүн өмгөөлөх байжээ. Түүнчлэн шүүх хурал хойшлогдох болсон өмгөөлөгчдийн хувьд 3 хоногт 29 хавцас хэрэгтэй танилцахад хүндрэлтэй. Харин цагдаагийн арга гэрийн холбооны тэргүүн алтан гэрэл хэлэхдээ цагдаагийн дарга нарыг өмгөөлөгч сонгох эрхээр нь хааж байна. Шүүх байгууллага өөрөө өмгөөлөгч сонгож өгч байгаа нь энэ хэргийг санаатаагаар хурдан шийдгийг хүсэж байгааг харуулж байна. Хуулиндаа бол өмгөөлөгчийг төлбөрийн чадваргүй сэтгцийн өвчтөй хүмүүст л хомж өгдөг. Тус асуудал дээр өмгөөлөгчдийн удирдах зөвлөх хуралдаад нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны гаргасан шийдвэрийг тусалсан болдог гэсэн юм. Тиймээс энэ хэрэг гацаанд орж магадгүй болоод байна гэх талбарыг өгсөн юм аа. Болж энэ төр гэсэн асуудал бол байхгүй шүү дээ. Мэдээж хэрэг шүүх хурал одоо хийгдэх ёстой бол хийгдэж л таарна. Ганцхан тэр шүүх хуралдаа явдаг дэг яг одоо хуулийн дагуугаар байх хэрэгтэй. Хэрвээ энэ дэгээ сахихгүй бол хууль зөрчигдөх юм бол хүний эрх зөрчигдөнө. Хүний эрх зөрчигдсөөр ч одоо болтол ингээд байдал иймэрхүү төвшөнд яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо шүүхтэр бол очоод хэрэг ухаан одоо үндсэн хуулийн цэцэд иргэн хүсэлт гаргаад гомдол гаргаад маргаан үүссэн хянан хилцэх шатанд нь хэрэг төдөлцөх ёстой. Гэтэл ухаан хэрэг төдөлзээгүй. За эрүүл мэндийн байдалтай холбоотой маш олон хүсэлтүүд холбогдох байгууллагууд тавьдаг, энийг ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Тэгээ өмгөөлөгчтэй холбоотой асар олон асуудал тэр үтгэл өмгөөлөгчдийн одоо барьж аваад албадан саатуулсан энэ төр байж байгаа шүү дээ. Тэр эд бүгд ч өөрөө шүүх нэгд хит нэг талыг бариад ерөөсөө л одоо ял оноо шийтгэж гэсэн ийм л байр суурьтай байгаа нийгэмд тов тодорхой харагдаж байгаа. Цагдаагийн ерхий газрын дарганы шүүх хурал өнөөдөр 10 цагт цагдаа өрөөдүүдээр болох байсан. Гэвч одоо 5 дахь удаага тодорхойгүй бус шалтгаанаар хойшлогдоо. За ер нь бол өмгөөлөгчдөө хэрэгтэйгээ бүрэн гүйц танилцж амжаагүй гэх шалтгаанаар хойшлогдож байгаа юм байна.